магадгүй одоо сүүлийн 30 жилдх энэ малын тооны өсөлт. Ялангуяа малын тооны хувьд авч үзэх юм бол сэлэнг тал дээр бол хуучин Тарилангийн бүс нутаг гэдэг утгаараа нэг 10-20 мянган сэтгэхгүй малтай байсан бол одоо өнөөдөр ялгаагүй 100 мянга даваад гараад ирсэн байгаа. Бүр хинти Төв аймгийн сумдууд, уртлын сумдууд дээр одоо нэг хаантын орны урт талд байдаг сумдууд дээр бол бараг 200 мянга тэрнээс илүү давтсан байгаа. Тэгэхээр малын нэгчл ойлгомжтой нэмэгдсэн. Тэрийг дагаад ургамлын ургац буурсан, хадлангийнх нь ургац буурсан нөхцөл байна. Жишээ нь хангалтын уран дээр хийсэн судалгаагаар Болор Эрдэнэ гэж хүн байна. Яг бэлчээрийн чиглэлээр болоод одоо ургамлын чиглэлээр нэлээд 30 гаруй жил ажилласан. Тэгэхээр энэ хоорондоо мэдээж яг одоо хээрийн судалгаа, дээрээс нь малчтай ажиллах мөн одоо гадаадын төслүүд дээр энэ чиглэлийн бэлчээрийн менежментийн чиглэлийн ажлыг одоо хариуцах одоо янз янзын ажлууд хийсэн. Хаантын нуруу маань улсын засгийн хамгаалалтын газар маань өөрөө болоо дотроо бол мал байхгүй тий одоо 3 аймгийн 9 сумыг тойрсон тойрон хүрээсэн тийм одоо том нутаг байгаа. Тэгэхээр энэ 9 сумд одоо байгаа бас энэ малын бэлчээрийн асуудлууд хаантыг хамгаалахтай бас тодорхой хэмжээгээр холбогдох байх гэж бодож байна. Дэлхийн дулаалаас шалтгаалаад одоо цэвдэг хэснээс болоод нэг хэсэг нуг намгалах газар бий болно. Хаажимдаа тэр нь эхлээд сайхан юм шиг санагдах боловч тодорхой хугацааны дараа хатаж эхэлнэ. Ингээд нөгөө дээшээгээ бас уул руугаа нүүж гэдэг юм уу те. Янз бүрийн одоо сөрөг нөлөөллийг одоо судлаачд хэлдэг. Таны одоо саний нэр дурдсан те ангал нуурын судалгаа болон өндөр хаан уулын судалгаан дээр одоо энэ нөхцөл байдлууд ямар хөө байсан бэ? Тэг яг ер нь баг өөрөөс чинь хэлсний дагуу тэр хатаж хуурайших одоо ялангуяа хаантын орчмын бүсүүд дээр тойроод байгаа одоо малчтын илүү амьдардаг ойд гэрийн бүсийн сумдууд дээр бол аль хэдийн хуурайших хандлагууд нэлээд гарсан баг. Тэр чинь ямар гол вэ? Нөгөө тийм нуруунаас их аваад урсж байгаа голуудын хөндийд дэх одоо намгийн хэмжээнүүд багасах. Тэнд одоо зөвхөн одоо мал гэхгүй бусад зэрлэг амьтны амьдрах орчин өөрчлөгдөж тэнд байгаа зэрлэг амьтдын тоотлогоо юмд нөлөөлөх тийм байдлууд бол бас нэлээд үүсээд эхэлсэн байгаа. Одоо энэ дээр бол хурах хүүтний хөндөй бол одоо энэний бас нэлээд том. Хоёрдугаар тэн дээр ерөөсөн онд орох чадвар гэхээсээ илүүтэйгээр баг илүү үржлийн сайн чанарын малаа авч үлдэж чадж байгаа болохоор тэр бол зүгээр онд орох тухай асуудал бол биш. Илүү одоо тарах хүч сайтай ороод илүү сайн төлөв бойжуулаад дараа жил нь эргэлтээ илүү хийгээд явдаг тэр талын асуудал. Тэгэхээр энэ маань бол тоо толгойн асуудал биш ээ. Энэ бол харьцаагаан зөв илүү одоо нөгөө ямар малаан сонгоод тэрэн дээрээ бизнес хийх вэ гэж хэлээд байгаа юм л үндэ энэ. Тэгэхээр энэ чиглэлийн сургалт мэдээлэл одоо манай малчтад тэгэхээр одоо хүртээмжтэй байдаг юм бол малчид одоо бас ерөнхийдөө энэ цаг үед мэдээж цаг үеийг хэцүү болж байгааг ойлгож байгаа тий. Гэхдээ малчид ерөнхийдөө бас өөрсдөө яавал зүгээр гэж бодож байгаа багш байна. Нэг талдаа бол одоо шууд ингээ малчид гарын авлага байдлаар ч юм уу энэ мэдээллийг яг олоод авъя гэхээр үндэ бас алга байна. Бэлчээрийн тал бол энэ цагуурын өөрчлөлтийг үндсэндээ хурцсгадаг энэ нөлөөг илүү одоо эрчимжүүлдэг л онцлогтой. Тэгэхээр бид нэр яах ёстой. Тэгэхээр бид нар мэдээж одоо энэ зөвхөн энэ бүс нутаг гэлтгүү ер нь бол бид нар мал аж ахуй малж байгаа арга барилаа тодорхой хэмжээгээр өнөөдөр өөрчлөхөөс өөр аргагүй байдалд байна. Энэ уламжлалт нүдлийн мал аж ахуйн хэлбэр маань одоо илүү аж ахуйн тооцоотой илүү бас тэрий аж ахуйн тооцоотой болоод байгаль орчинд ээлтэй байх энэ хувилбар руу аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр одоо хэмжээгээр одоо малж ийн өөрөлдөл бэлчээрийн даз 2 дахин хэмжээтэй хэтэрсэн байна тийм ээ 2.5 ч юм уу дахин хэтэрсэн байна. Энэ бүх юм чинь бид нар аж ахуйн тооцоонд оруулахгүй мөртлөнгөө маллаад газар бэлчээрийн дороотлоо үүсгээд амьдрах орчныг дороотлоод байгаа асуудал байгаа байхгүй. Болор Эрдэнэ гэж хүн байна. Яг бэлчээрийн чиглэлээр болоод одоо ургамлын чиглэлээр нэлээд 30 гаруй жил ажилласан. Тэгэхээр энэ хоорондоо мэдээж яг одоо хээрийн судалгаа, дээрээс нь малчтай ажиллах мөн одоо гадаадын төслүүд дээр энэ чиглэлийн бэлчээрийн менежментийн чиглэлийн ажлыг одоо хариуцах одоо янз янзын ажлууд хийсэн.
ийм юм байна. За та тэгэхээр одоо яаж хаантын улсын засгийн хамгаалалтын газрын газар нутагтай болж байгаа судалгааны ажлуудад анх хамрагдаж оролцсон бэ? Таны судалгааны сэдэв бас юу байсан бэ? Анх 2021-2 оны намар юуны хаантын улсын хамгаалалтын газрын 90 голын одоо дээдих хонног гэдэг газар очих одоо завшаан тохиолдсон. Тэгээд тэнд ой судлаач, ургамал судлаач, цөөхтөр хүний бүрэлдэхүүнтэй тэнд очиж одоо танилцах. Тэгээд зарим нэг ургамлын бичлэг хийхэд нь оролцох байдлаар явсан. Тэгээд түүнээс хойш одоо хөр судлаач, доктор өндөр хот ургамал судлаач ургамал тэгээд энэ бусад олон хүмүүсийн хамтаар одоо хаантын хамгаалалтын газрын зарим судалгаанд 3 удаа оролцсон. Тийм болохоор яхав энэ чиглэлээр бас олон хүмүүсийн дунд өөрийн бэлчээрийн чиглэлийн ажлын зарим нэг одоо мэдээллийг гаргах, босруулах юмд хамт ажилласан. Тэгэхээр та бүхний одоо судалгааны чиглэл та одоо бүр саяны одоо хонногоос гадна өөр 2 газар бас судалгаа хийсэн байгаа шүү дээ, тий? Энэ талаараа яриач. За нэг нь бол одоо хаантын хамгаалалтын газрын хамгаалтын захиргаанд одоо хамрагддаг хангал нуур орчмын одоо бэлчээрийн ургамал тэнд байгаа малчтын одоо малын бэлчээрийн дац хэтэрж гин үү гэдэг үнэлгээ хийхэд бас эд хүмүүстэй хамтарч ажилласан 3 жилийн өмнө. Мөн одоо яг асрал тайрхан уулын ороо дээр нөгөө өндөр уулын хүүцэг ургамлын мониторингийн багж хэрэгслийг одоо суйрлуулах тэрний олон улсын глори гэдэг сүлжээнд мэдээлэх зохион байгуулалтын ажлын багт тэрний өмнө жил хамтарч ажилласан. Мөн одоо энэ хаантын хамгаалалтын газрын харьяанд байдаг өндөр хаан уул орчмын байгалийн нөөц газрын бэлчээрийн нөөц тэр малчтын малын тоотлогоо одоо хэтрэлт байна уу гэдэг дүгнэлтийг бас хийж өгөх ажилд бас оролцож байсан. Хаантын нуруу маань улсын засгийн хамгаалалтын газар маань өөрөө болоо дотроо бол мал байхгүй тий. Одоо 3 аймгийн 9 сумыг тойрсон тойрон хүрээсэн тийм одоо том нутаг байгаа. Тэгэхээр энэ 9 сумд одоо байгаа бас энэ малын бэлчээрийн асуудлууд хаантыг хамгаалахтай бас тодорхой хэмжээгээр холбогдох байх гэж бодож байна. Дэлхийн улирлаас шалтгаалаад одоо цэвдэг хэснээс болоод нэг хэсэг нуг намгарах газар бий болно. Хаажимдаа тэр нь эхлээд сайхан юм шиг санагдах боловч тодорхой хугацааны дараа хатаж эхэлнэ. Ингээд нөгөө дээшээгээ бас уул руугаа нүүж гэдэг юм уу те. Янз бүрийн одоо сөрөг нөлөөллийг одоо судлаачд хэлдэг. Таны одоо саний нэлд дурдсан те ангал нуурын судалгаа болон өндөр хаан уулын судалгаан дээр одоо энэ нөхцөл байдлууд ямархуу байсан бэ? Тэг яг ер нь баг өөрөөс чинь хэлсний дагуу тэр хатаж хуурайших одоо ялангуяа хаантын орчмын бүсүүд дээр тойроод байгаа одоо малчтын илүү амьдэрдэг ойд гэрийн бүсийн сумдууд дээр бол аль хэдийн хуурайших хандлагууд нэлээд гарсан баг. Тэр чинь ямар гол вэ? Нөгөө тийм нуруунаас их аваад урсж байгаа голуудын хөндийд дэх одоо намгийн хэмжээнүүд багасах. Тэнд одоо зөвхөн одоо мал гэхгүй бусад зэрлэг амьтны амьдрах орчин өөрчлөгдөж тэнд байгаа зэрлэг амьтдын тоотлогоо юмд нөлөөлөх тийм байдлууд бол бас нэлээд үүсээд эхэлсэн байгаа. Одоо энэ дээр бол хурах хүүтний хөндөй бол одоо энэний бас нэлээд том жишээ. Ялангуяа хүүтний хөндийн одоо хүлэрт намгийн хэмжээ бол нэлээд буурсан. Тэнд байгаа тэр амьдрах орчны шүтэн амьдардаг зэрлэг амьтдын хувьд бас энэ нэлээд хэцүү асуудал аль хэдийн болоод эхэлсэн байгаа. Энэ тэгээ нөгөө манай бэлчээрийн хэрэглээтэй холбоотой байгаа. Тэгээ нөгөө мэдээж хоёулынх нь. Тэгэхээр энэ чинь нөгөө тодорхой зорилт судалгааны хэмжээнд одоо хувь хэмжээг нь тогтоох бах. Энэ дээр мэдээж зөвхөн хаантын хамгаалалтын газрыг илтгэхгүй түүний эргэн тойронд байгаа байгалийн нөөц газар бусад газруудын дээр хийж байгаа судалгааны үр дүнгууд бас энийг илэрхийлж байгаа бах. Одоо шувуу судлалын чиглэлээр амьдрах орчныг судалж байгаа нэлээд том баг байгаа. Бусад хүмүүс энэ дээр бас ажиллаж байгаа. Хүлэрт намгийн ч гэдэг юм. Тэгэхээр энэ бүх судалгааны үр дүнгууд ингээд цогцтой бол мэдээж тодорхой үр дүнг илэрхийлэх баг. Бэлчээрийн тал бол энэ цагуурын өөрчлөлтийг үндсэндээ хурдсгадаг, энэ нөлөөг илүү одоо эрчимжүүлдэг л онцлогтой. тэгэхээр бид нэр яах ёстой юм? Тэгэхээр бид нар мэдээж одоо энэ зөвхөн энэ бүс нутаг гэлтгүү ер нь бол бид нар малж байгаа арга барилаа тодорхой хэмжээгээр өнөөдөр өөрчлөхөөс өөр аргагүй байдалд байна. Энэ уламжлалт нүдлийн малж ахуйн хэлбэр маань одоо илүү аж ахуйн тооцоотой, илүү бас тэрий аж ахуйн тооцоотой болоод байгаль орчинд ээлтэй байх энэ хувилбар руу аж ахуйн тооцоонд оруулалгүйгээр одоо хэмжээгээр одоо малж ийн. Өөрөөр хэлбэл бэлчээрийн дац 2 дахин хэмжээтэй хэтэрсэн байна. Тийм ээ 2.5 ч юм уу дахин хэтэрсэн байна. Энэ бүх юм чинь бид нар аж ахуйн тооцоонд оруулахгүй мөртлөнгөө маллаад газар бэлчээрийн дороотлоо үүсгээд амьдрах орчныг дороотуулаад байгаа
асуудал байгаа байхгүй. Тэгээд бид одоо хаана тэгээ тойроод тэ нөхцөлөдөлтэй ихэд дүнэлдэж байгаа. Та бол бэлчээ судалдаг хүний хувьд тэ хаана тий одоо улсын засгийн хамгаалалттай газартай хэлж байгаа энэ сумдуудын бэлчээрийн нөхцөлөдөл дээр энэ өөрийнхөө зүгс дүнэлт өгөөч тэ. Тэгээ бас энэ сумдууд юу анхаарч байвал зүгээр вэ? Сумаар нь гэхээс илүүтэй Сэлэнг аймгийн зарим сумд тэгээ Төв аймгийн зарим сумд, Хинтээ аймгийн гэсэн нэг юм 3 аймгийн дандаа юм моторын захар орсон. Тэгээд одоо юу гэдэг юм хацсангуу одоо бусад байгалийн нөхцөлийг бодвол илүү их тийм үжин шинтэй ойд хэрийг шүтэж амьдэрдэг тийм азтай малчтын нэргэн тойронд байдаг. Сэлэнг болоод Төв аймгийн одоо хойд талын зарим хэсэгтэр бол бас Тарайлангийн бүс нутаг илүү хамаардаг. Тэгэхээр тэр онцлогоос хамаарат бол тухайн нутгууд бол өөр байгаа. Зүгээр яг би илүү Хинтээ талын одоо яг нөгөө хангал нуур орчим дээр бэлчээрийн дааз үтсэн судалгаанаас тэр харахад бол Хинтээ талын хэлэхэд бол тэн дээр хураашлын нөлөө нь баг илүү өндөр байгаа мó гэж харагдаж байгаа. Өөрөлдөө одоо Хинтээ нуранаас их авсан голуудын хөндийдэх одоо намгийн хэмжээний өөрчлөлт, тэн дээрх ургамлын өндөр тий тэн дээрх одоо байгалийн одоо тодорхой онцлог бүс нутгууд жиг намтай газруудын тэр бол нэлээ юунд орж ийн өөрчлөлтөнд орж ийн хураашж ийн. Магадгүй одоо сүүлийн 30 жилдх энэ малын тооны өсөлт. Ялангуяа малын тооны хувьд авч үзэх юм бол Сэлэнг тал дээр бол хуучин Тарайлангийн бүс нутаг гэдэг утгаараа нэг 10-аас 20 мянган сэдвгүй малтай байсан бол одоо өнөөдөр ялгаагүй 100 мянга даваад гараад ирсэн байгаа. Бүр Хинтээ Төв аймгийн сумдууд, уртлын сумдууд дээр одоо нэг Хинтээ нурууны урт талд байдаг сумдууд дээр бол бараг 200 мянга тэрнээс илүү давтсан байгаа. Тэгэхээр малын нэгчил ойлгомжтой нэмэгдсэн. Тэрийг дагаад ургамлын ургац буурсан, хадлангийнх нь ургац буурсан нөхцөл байна. Жишээ нь хангал нуурын дээр хийсэн судалгаагаар тэдний нөхдүүд яг хадлан хадж байсан үе таарсан. Ерөөсөө л 600-аас 700 кг гагийн хэмжээний талбайгаас л хадлангаа авч байгаа. Бэлчээрийн талбай голын хөндөй чигтэй газраасаа холдоод ирэх юм бол бүр 400 хэдэн кг га энтертэй газрууд байна. Туслангийн нутгууд нь бол. Тэгээд тэнд байсан нэг 10 орчим ойрхон байсан айлуудын малын тоог сонирхож үзэхэд бүгд 1500 тэрнээс баггүй тооны малтай байдалтай байна. Гэхдээ яг мэдээж би шууд ааданс ч юм уу хувийн мэдээлэл нь ороогүй. Зүгээр тэнд байгаа хон нэг сүрг хоньны тоо тэргээр байгаа куратор хэмжээ энэ трийг баримжаалаад нэг аль дээр одоо онцлогоогоор тооцвол хэд болох ингээд гаргаж үзэж яхад бол ер нь тийм байдал зарагдсан. Тэгэхээр хадлагын ургац буурсан, ер нь бэлчээрийн ургац буурсан. Тэгээд дагаад тэн доторгоо зүйлийн бүрдэл өөрчлөлт бол орсон байдалтай байгаа. Нөхцөл байдлыг цааш нь хэрхэн авч явах хэрэгтэй вэ? Тийм түрүү бас цогц дурдсан одоо юу гэдэг бидний нөгөө мал аж ахуй эрхлэх менежментийн ер нь өөрчлөлтөн дээр юм байна. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчны хувьд ээлтэй байх ямар хувилбар байна вэ гэдэг дээр л одоо хэмжээ авсан зүйтэй байх. Яг хэдийгээр төр засгаас одоо шинэ хоршоо хөдөлгөөнийг ингээд бүх нийтээр нь дэмжих байдлаар одоо ардсангуу өргөн хүрээнд явуулах гэж оролдож байгаа ч гэсэн яг эдийн засгийн бизнесийн зохион байгуулалт тал руу нь шалгуур үзүүлэлт сайн тавиагүй, зээлгүүд олгогдсон ч юм уу байдлаас хамаарат бол үр ашиг нь бол жиг дээрээс харагдахгүй байна. Цөөн бүр ахуалчтай хүмүүс л яг тэрийг бас зөв ашиглаад өгчөөд илүү болгоод явж байна. Тэгэхээр үндсэн зорилт маань ямар байвал зүгээр юм бэ гэхээр одоо тухайн нутгийн байгалийн онцлог эсвэл өөрийн чадвараас хамаарат аль нэг төрлийн малаа илүү сонгоод тэрэн дотроо нас хүүсийн зөв харьцааг нь хадгалж үржүүлээд гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ чанар дээр ингээд анхаарал ажиллах юм бол одоо өнөөдрийн авч байгаа орлогоос багадаа одоо бараг 30-40% илүү орлого олоод явах боломжууд байна. Гэхдээ мэдээж тэр сурталан тодорхой шат дамжиж магадгүй. Нөгөө нэг онцлог нь юу гэхээр тэр сонгомжтой байдал руу орохын тулд бусад төрлийнхээ малыг борлуулах, тэндээс эдийн засгийнхаа одоо юу гэдэг юм ашиг орлогыг эхний ээлжийн юг аваад тэр одоо буцаагаад нөгөө сонгосон төрлийнхээ мал руу ашиглах ч юм уу боломжууд болно байгаа. Одоо Баян-Улгийн аймагт бол ингээд тийч өндөр уулнуудын дундуур ингээд орж ирж байгаа голууд байгаа шүү дээ. Тэгээ голуудын жоохон ингээд жижигхэн ингээд татмуудыг ерөнхийдөө бол хасчихсан. Тэгээд сайхан байгалаар нь ч байд, ногоон тижилэлж бай ерөнхийдөө бол ямар ч гэсэн намар нэг баталгаатай өвстэй байж байгаа байхгүй. Тэгээд наашаа ингээд ховд руу буугаад байгаа гэхэл нөгөө нэг устай газруудаа бидний ерөнхийдөө бол ашигласан юм бол байж юм л да. Тэгэхээр та одоо ингээд хүмүүс сонсож байгаа хүмүүст хэлээ шүү дээ. Ямар одоо байгалийн тогтцтой газар ямар маланд зохион
төхөмжтэй тий. Таны хэлж байгаа санаагаар бол 5 шуу малыг одоо нэг аймаг сум бүгдээрээ нэг дор байлгах гэдэг шаардлагагүй л гэдэг шиг шүү дээ тий. Бүр томоор нь ярил Монгол улсын хэмжээнд нөгөө тариалангийн бүс нутаг дээрээ хэдий хэмжээний хүрийг сүүний чиглэлээр те эсвэл сүү махны чиглэлээр дээрээс нь махны чиглэлээр гээд сүүл мэдээж харьцангуй баг бүрэн шахам эрчимдсэн тал руугаа илүү явах баг. Ингээд холимог байвал одоо бас нэлээд хагас мөртлөнгөө нэлээд бас эрчимдсэн талдаа. Одоо мах бол мэдээж хагас эрчимдсэн чиглэлээр ингээд аж ахуй эрхлэе гэд. Тэрэндээ илүү тохироод дээрээс нь яг хуу нэмэлтээр магадгүй тодорхой хэмжээгээр хонь. Тэгтээ махны чиглэлээр. Тэгэхээр бусад мал дээр бол энэ бол нэлээд өндөр хязгаарлалт тавиад явах юм бол бид нар жишээ нь үйлдвэрлэх махны хэмжээг тодорхой бүс нутгаас нэлээд хэмжээгээр бэлдэж их боломж бүрднэ дээ. Чи одоо Монгол улсын хүрийн хэмжээ чинь 6 сая орчим дээр байна уу? 7 юу орчим байна уу? Тэгэхэд энийг 10 гаргачих юм уу? Тэгээд ирэхээр бид нар бусад бүс нутаг дээрээ магадгүй бас арай сэрэг илүү цөөн тооны малыг илүү одоо нөгөө олон улсад үнцэнтэй байх нөгөө жинхэнэ нөгөө бэлчээрийн жинхэнэ сонгодог тэр одоо махаа бас энгийн одоо нүүдэлчин маягаараа бэлдэх боломж байгаа. Гэхдээ энэ маань бол нэлээд цаатлын зорилт. За тэрэнд хүрэхийн өмнө бид нэр энэ дээр нөгөө агас эрчимдсэн юм уу эрчимдсэн аж ахуйгаа хөгжүүлэх бусад хэсэг дээр бид нар бэлчээрээ сайжруулахын тулд яалтчгүй тодорхой ашиг шимбүү малын төрөл дээр нэг хэсэг сонгож ажиллахаас өөр арга байхгүй. Ийм шат дамжлагын бас нэг хэсэг л гэж ойлгох байна. Малын тоо одоо өнөөдөр ингээд бэлчээрийн даатсан дээр болохгүй байна гэдэл бид нар маш олон жил ярьж байгаа шүү дээ. Тэгээд энийг ингээд арга хэмжээ авахгүйгээр цааш нь ингээд өөрчлүүлээд авах цаг хугацаа биднэрт юу хэл зэрэг байгаа бол. Одоо яг одоо хөрсний доройтол, бэлчээрийн ургацын доройтол тэгээд малын тооны өсөлт бол ерөөдөө зогссон. Одоо энэ жил чи бараг 70 сая шахам өвжлөл гэж штэ төлтөйг. Тэгээд 70 сая шахам гэдэг дотор юу орж байгаа вэхээр нэдлгааны дараахтун байхгүй юм чинь. Өмнө жил бол нэлээд хорогдсон. Ер нь чи нэг 2 жилийн өмнө л 50 хэдэн сая руу орж ирсэн баг. Ер нь нэг манай дээд хэмжээ бол 5 төрөл дээр нэг 70 сая 71 сая төр хүрээд байгаа байхгүй юу? Гэтэ даацыг бол ер нь 40-50 саяар. Даац бол 30 саятай байгаа шүү дээ. Тэгэхээр даац 30 саятай цаана 60-аас илүү 70 сая руу байна гэдэг чинь 2.5 дахин хэтрэлтэй байгаа. Гэхдээ тэр чинь бас юугаараа зөвхөн 70 саяараа хэмжигддэг. Өөрөөр хэлбэл адуу хэд байгаа юм, хүр хэд байгаа юм те бод мал хэд байгаа гэдгээс хамаарат энэ хондлогоо шилжүүлсэн түн чинь бас илүү өндөр гарч явдаг болохоор даацын хэтрэлт бол 2.5-аас дээш хэл гэж ойлгоно. Түүнээс яг магадгүй л дээ ингээд нэг сценараа явуулаад 15 жилийн дараа те бас нэг хэмжих нэг гэж бол малын ашиг шимийн буюу одоо махны гарц асуудал. Энд чинь нэг ойролцоогоор баг 90 зүгээр миний бодожоор бол жилд бараг 1% давжаалт явагдаж байгаа юм шиг байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 орчим жил 20-30% давжаал байна гэж байгаа байхгүй юу? Монголчууд бол өөр Монголын махыг нэг олон хүн бол амсч үзэг баг. Гэхдээ өөр Монголын малын махыг идэж үзсэн хүмүүс бол ямар хатуу юм, ямар амтгүй юм, ямар шинтгүй юм гэлдэг тэлтэй. Тэгээ энэ өөр юу хэлээд байна гэхэлээ бид нар ингээд мал аж ахуйг буруу авч явбал бодит үзэж болох жишээ бол яг ингээд хэл гараад л байгаа л юм л дээ. Тэгээд өөр Монголын зах зээл дээр бол Бразил, Уругвайгаас ирсэн, мөн Австралиас ирсэн мах бол өөр Монголын өөрийнх нь махнаас хямдхан үнэтэйгээр байж байгаа жишээтэй. Тэгээд энэ бол малчтайх нь бол олох нэлээд тасарсан. Тэгээд одоо тэр их үндэстэн дотор бол уусанд уусах бол төв зүрхтэй харагдчихэдэг л та. Тэгэхээр бид нэр ингээд одоо энэ жилээс эхлүүлээд одоо бас малчд өөрсдөө энэ хадлан бэлчээрийг тариалах юм уу? Бусад хэлбэрээр хийх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр та юу гэж хэлэх вэ? Яг сая нас одоо яригдж гэхдээ эцэслэн батлагдаагүй байгаа болоо гэж нэг талдаа баг найдаж байна. Юу гэхээр тижэл бэлтгэх арга хэмжээ мань өөрөө малыг онд оруулах зорилгоор хэрэглэгдээд эхлэх юм бол тижэл бэлтснээс л сөрөг үр дагавар төргөн. Өөрөөр хэлэх юм бол нөгөө бэлчээр дээр нь ашиггүйгээр малаад байх малынхаа хэмжээг л бид нар бариад бэлчээр улам доройтуулаад яваад их юм. Тэгэхээр нөгөө л бас өхөл давтан хэлмээр өөрөлдвөл бид нар бизнесийн зорилтоор зөв сонгож яг зөв стратегиэр малаад тэрэндээ тижээлээ хэрэглээд магадгүй өвлийн, хаврын, зуны ихэн үеийн шинэ мах бэлтгэж тэрийг хүмүүсийн хэрэгцээнд ингэж одоо зөв нийлүүлдэг тогтолцоо энэ төр бүрдүүлээд явбал тэрэнд энэ тижээлийг ашиглах нь одоо илүү ашигтай болохоос тижээл бэлдсэн хэмжээгээрээ
малаа онд оруулах тухай бодож ивэл тэгээд тэр тэжээлийг бэлтгэх нь баг тухайн аж ахуй цөргөнөлөтэй л болно. За тэгэхээр үзэгчтэй хаанти подкаст өнөөдөр бичгийн тухай ярилцлаа. Тэгээд яг манай хаанти улсын засгийн хамгаалалттай газар нутаг дотор өөрт нь бол одоо мал аж ахуй бичиг гэж байхгүй. Одоо нэг дархлагдсан газар учраас тийм учраас бид нар одоо хинтийн нурууг тойрон хурлаж байгаа 3 аймгийн 9 сумыг болоод ер нь нийт одоо энэ Монгол орны бичгийн талаар ярилцлаа. Мэдээж бол энэ хаанти подкастад оролцсон одоо 20 дугаарын зочид маань бүгдээрээ энэ дэлхийн дулаал гэдэг зүйл бол бодтой. Одоо судлаачдын хэлж байгаа ирээдүйд болох энэ таагүй нөхцөл байдлууд бол өндөр магадaltaй гэж үзэж байгаа учраас бид нар бас энэ бэлчээний бодит нөхцөл байдлын талаар тэгээд түүн дээр байгаа малчтын одоо менежментийн талаар бас ярилцлаа. Тэгээд энийг өөрийнхөө олон жилийн мэдлэг туршлагаас биднэрт одоо хуваалцсан баярлалаа. Миний ярилцлагын үеэр бас танаас асуугаагүй өөр хэлмээр байсан зүйл байгаа болов. Өнөөдөр яг цаашдаа яах вэ гэдэг талаар бас нэлээд ярилцлаа. Яг тэн дээр нэмээд хэлэхэд юм уу өмнөх тодруулаад хэлэхэд бол манай өдөөчхөн алсын хөгжил бол одоо мал аж ахуй газар тариалангийн зөв хослол буюу тодорхой бүс нутаг дээр бид нар махан илүү бэлдээд тэргээрэн одоо хот суурин газрын хүн амаа илүү хангаад магадгүй зарим хэсгийг экспортод гаргаад явах. Үлдсэн хэсэг дээр нь бол одоо Монгол улсын их нутаг дээр одоо хуурай хээр, цөлөрхөг хээр тэ говийн бүс дээр бол одоо бэлчээрийн даастан тохирсон буюу тэрнээс баг бага хэмжээний цөөн тооны малаар тэгтэн тэндээс одоо илүү сайхан чанартай жинхэнэ одоо нөгөө жинхэнэ бэлчээрийн одоо жинхэнэ одоо тархууч бүх юм одоо бүрдсэн чанар нь бүрдсэн тийм цөөн тооны одоо гэдэг нь одоо магадгүй нэг 20 сая 25 саяас итерхгүй одоо тийм жинхэнэ нүүдлийн мал аж ахуйн одоо хэрэгтэд явбал хамгийн зөв байх юм уу тэгж чадах юм бол бид бас магадгүй аялал жуулчлал гэдэг бас нэлээд томоохон хөрөнгө оруулалт жинхэнэ бэлчээрээр бэлтгэгдсэн нөгөө грассфид гэж ярьдаг тэрийг бас нэг тодорхой бага хэмжээгээр мөртлөө нэлээд өндөр өртгөөр экспортлох боломж тэргээд нэлээд олон давуу талууд гарах болов. Тэгээ бас манай энэ байгаль маань өөрөө ингээд байнга цаашаа сэргээд доройтохгүй явах бас нэг үндсэн том боломж энэ одоо чиглэлийн менежментийн ард байх болов гэж бодож байна. Тэгэхээр ингээд цаашдаа одоо юу гэдэг бэлчээр маань илүү сайхан сураг болоод малчт маань одоо малаа сайхан маллаад ашиг орлогоо илүү сайхан аваад одоо ажимдал нь сайжруулах гэж одоо хүсье да.